Гоё иддэм байд ажиж ихээр. Али надаа би үржих идмээ санагдчихлээ. Баярлалаа. Тэмэлтийн 7 хоног иймхүү эхэлж байна. Цагаан хаданд Монгол улсын урд хил дээр 7 хоног. Бэлийг хацдаг. Бэлийг авсан. Баярлалаа. Уушигны эмч, зүрхний эмч, ерөнхий эмч тэнд яах вэ харж байна. Энд нүдний эмч, мэдрэлийн эмч. Дай шагараа ич. Чүдэр гэсэн юм өгчин тулаар тавиараа. Хайхуудгүй. Efter хаяа нэг. 30 минут. Тавиараа. Өглөөсөө санаа зовхон өглөөсөө 8 тооцсон. Өсөж тавьж болно. 30 минут зарцуулж та юу. Өндөр зингээ бэкөө. Something. Юу гэдэг. Мэдээгээ гаргаж байна. Өдөрт нэг дунджаар 300-аас 400 цагаан хадны жолооч болон энд амьдарч байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Цагаан хаданд байж болох, цагаан хадд юм байж болох хамгийн муу хувцас өмсөх ёстой. Чи гараа юунд ч хүрээгүй, гараа угаагаад 2-3 минутын дараа ийм болно. Нэг зэрэг юм шүү дээ. Тэгээд дээрээс нь чиний талаас нүгэл саятаад явж байна. Дахиад нэг ноцны үг гэхээр өнөөдөр хамгийн цэлмэг өдөр байлаа. Ямар ч шороогүй, ямар ч нүсгүй сайхан өдөр байлаа. Хамраа үзсэн. За дараагийн зүйл нь юу вэ гэхээр цагаан кэдтэй, цагаан гуталтай хизээж цагаан хаданд ирж болохгүй. Наполеон бий байна. Би цагаан конверстэй ирсэн. Түнсээ нэг их угаагаад шаардлагагүй.
өдөртэй хүмүүс бол нэг би нэг угаасан биш бүр юм болоо. Өөр нэг зүйл нь жижиг нүдтэй байх ёстой. Амар шороод байдаг гэж юм. Хоол ав гинэ. Ямар хоол байгаа? Дахианы шүл цөөвөн байцаатай ураг, өндөгтэй ураг, чинжүүтэй ураг. За юу авах юм бэ? Нэрийн маха. Нэрийн зураа. Оо, хоол тусчих. 6 хоногт идсэн хамгийн амттай хоол нь байлаа. Цаад нас явах гэж. Би 4-5 цаг явдаг үлээ. Яа гэвэл чи харин сайн мэдэн дээ. Манайс илүү. Бичгүй би наа цагаар